За юу яцгаана? Snickers задлагын 5 дахь дугаарыг эхэлж байна. За энэ удаагийн дугаартаа Хятад брендтэй Grey гэдэг дэлхийд дахин тесрэлт хийгээд байгаа энэ биеийн залуу тамирч Австрийн нэрийн 2 дахь пүүз Rigor AR2-ыг задлж ярилцах болно. За ингээ пүүзний үзүүтүүд рүүгээ орцгоё. За юун түрүүнд хэдүүлээ эхлээд пүүснийхаа загварын талаар ярилцах хэрэгтэй. За ямар учиртай, ямар утга агуулгатай, ямар зориулттай гарсан бэ гэдгийг ярилцах хэрэгтэй. За мэдээж бол сагсан бөмбөгчний нэрийн пүүз учраас сагсан бөмбөг тоглоход төлөө зориулагдсан чиглэсэн пүүз гарсан байгаа. За загварын хувьд бол одоо энэ өмнөх AR1 загварыг авгалтай байсан гэж үтэй. За тэгээд дараагийн загвар буюу AR2-ыг эрвэхэ болж байгаа гэж үтэй. Ерөнхийдөө нэг эрвэхний хэв шинжийг агуулсан маягтайгаар хийж өгсөн байгаа. За дүрслэн чимэглэлүүд нь ч гэсэн эрвэхний шинжийг агуулж өгөхөр хийж өгсөн байгаа. Тэгэхээр AR1-ээс бол хамаагүй сайн сайжруулалт хийж өгсөн, хамаагүй илүү мундаг, илүү гоё тухтай гоё болж өгсөн гэж хэлж болно. За дараагийн бидний чухал зүйл за мэдээж дээд материалаар ярилцсан. За дээд материал бол за mesh болоо өөр molted гэсэн одоо molted гэдэг материал нь одоо хайлуулж хийсэн гэх юм уу та материалыг mesh материал дээр хайлуулад хийсэн molted материалаар ингээд хослуулсан материалаар хийж өгсөн байгаа. За тэгснээр илүү агаар нэвтрүүлсэн. За тэгээд эдлэгээ удаан за mesh материалын онцлог бол угаасаа сунахгүй агшихгүй агаар нэвтрүүл сайн материалуудыг за mesh материалыг ашиглаж өгсөн байгаа. За өмнөх загвар дээр бол жоохон хатуухан материал байсан бол энэ удаагийн загвар дээр илүү уян хатан буюу одоо flexible чанар илүү сайтай материалаар хийгдэж өгсөн байна. Тийм болохоор агаар нэвтрүүлсэн эдлэгээ удаантай дээд материалаар хийгдэж өгсөн байгаа. За тэгээд өөр бас нэг онцлог юу сая дурдсанчлан эрвэхний одоо шив шинжийг агуулсан гэдэг утгаараа одоо энэ дээр харагдаж байгаа материал дээр харагдаж байгаа хатгамлууд байгаа. За энэ хатгамлууд нь бол эрвэхний далавч одоо эрвэхний одоо далавчсан дээр байдаг хийнүүдийг санагдуулам хийж өгсөн байгаа. За мөн дээдлийн молт материал дээр ашиглаж өгсөн хийнүүд нь бол өнгө төсбөр дээр өөр одоо хийтэй байдаг. Одоо шиний гарт баригдаж байгаа Valentist гэдэг өнгө бол дээр сарнааны хийтэй байх жишээ. За өөр одоо энэ харагдаж байгаа Snowman бол өөр цасан ширхгийн байх хэлбэрний гэх мэтчлэн ер нь өнгө болгон дээр өөр хийнүүдийг ашиглаж өгснөөр илүү чамин, илүү хүний сэтгэлийг татахар болж өгсөн. За дараагийн бидний бас мэдээж маш чухал зүйл сагсан бөмбөгийн пүүз сонгоход бол маш чухал зүйл мэдээж гадна уул байдаг. Гадна уулыг ярихгүй бол мэдээж ягааж болохгүй. За гадна уулны хувьд AR нэгтэйгээ адилхан материалаар хийж өгсөн байгаа. Хатуу ирзэний уулаар хийж өгсөн байгаа. За Хятад брендийн пүүзнүүд хатуу ирзэнээр хөвчлэг хийгддэг. За учир шалтгаан гэвэл Азийн орнуудад одоо хөвчлэн бүгдээрээ гадаа тоглодог. Гадаа цементийн шалан дээр эсвэл өөр одоо хатуу материалтай шалан дээр илүү тоглодог болохоор эдлэгээ удаантай байх зорилтоор хатуу ирзэнийг хийж өгдөг байгаа. За тэрний адилаар ч гэсэн хатуу ирзэний уулыг хийж өгсөн байгаа. За бүтэн ууланд хатуу ирзэний уултай. За нэг сонирхолтой зүйл гэвэл одоо эхнээсээ ярьсандаа за хоёр уулын нийлүүдэд харуулны хоёр эрвэхний далавч нэхээ харагдана одоо яг энэ харагдаж байгаа бол хоёр одоо эрвэхний далавчны харагдана. За энийг бол AR1-ээс илүү сайжирсан AR1-ийг авгалтай гэж үздэй AR2 нь эрвэхээ болсон илүү үзэсгэлэнтэй илүү төгс рүү одоо төгсөн гэдэг утгыг илтгэх гээд одоо нэг эрвэхний далавчны шив шинжийг одоо хийж өгсөн байна. Тэгээд хатуу ирзэний уултай эдлэгээ удаантай уултай. За тэгээд энэ уулных нь бол зигзаг хэлбэрийн хийгээр хийж өгсөн байгаа. За энэ нь бол shift буюу одоо L-cut, V-cut гэж одоо нэг хурц одоо нэг шилжилттэй хөдөлгөөнүүд гэдэг. Тэдэнд бол илүү ач тустай гэж хэлж болно. Хатуу ирзэний уултай. За мэдээж дараагийн зүйл нь бол зөвлөвчний талаар хэдүүлээ ярилцсан. За зөвлөвчний хувьд бол AR1-ээс маш том сайжруулалт хийгээ. За AR1 дээр бол зөвхөн үлмийн хэсэгтээ ашигласан shop time гэдэг одоо зөвлөвч байдаг. Одоо хөөсөн зөвлөвч байдаг. За бас брендтэй адилхан хөөсөн зөвлөвчийг одоо өөрөөсөө зохион бүтээгээд ашиглаж байгаа. За тэрийг бол shop time гэж нэрлсэн байгаа. За AR1 дээр бол зөвхөн үлмийн хэсэгтээ нэг жоохон дөрвөлжин хэсэгтэй л shop time зөвлөвчийг ашиглаж өгсөн бол за AR2 дээр бол за бүтэн ууланда shop time зөвлөвчийг ашиглаж өгснөөр за илүү тухтай, илүү хөнгөн, за илүү bouncy буюу бамбалсан мэдрэмж төрүүлж energy return гэж одоо яригддаг. Тэр мэдрэмжийг илүү төрүүлж өгөхөр болсон байгаа. За мэдээж илүү тухтай, илүү зөөлхөн болж өгсөн байгаа. За бидэнд нэг их анзаарагддаггүй ч гэсэн зайлшгүй хэрэгтэй зүйл мэдээж дэмжлэгийн систем байгаа. За дэмжлэгийн системийг маш одоо загвартайгаа уялдуулан маш гоёо шийдэж өгсөн байгаа. За хажуу талын TPU нэмэлт оруулга байгаа. За энэ өсгийнөөс өлмийн хүртэл нийт дэм туушинтай урт TPU дэмжлэг байгаа. За энийг бол хажуу талын нэмэлт дэмжлэг гэж хэлж болно. За энэ дээр AR-ын лого болон за тэгээд өнгөнийх одоо нэрэнд хамаарсан одоо өнгөнүүдийг энэ дуусгалтай өнгөөр хийж өгсөн байгаа. Тэгэхээр энэ бол хажуу тишээ холбирох хөдөлгөөн. За тэгээд хөлийг хаших зэрэг ер нь ажлуудаа ер нь маш сайн хийж байгаа. Ажлаа ер нь маш сайн хийж байгаа. Маш сайн TPU дэмжлэг болж өгсөн байгаа. За Австриус бол өөрөө одоо хөдөлгөөнтэй тоглож учраас нэг тийм спорт сайтай, нэг тийм хүнд пүүзийг бол өөрөө өмсөдөх шаардлага байхгүй зөвхөн өөртөө Австриусийн пүүз зөвхөн өөртөө зориулж хийгдсэн пүүз байгаа. Тийм болохоор спорт бол нэг тийм мундаг дэмжлэгтэй пүүз биш ч гэсэн за ерөнхийдөө байрлал дээрээ за өмсөхөд
яг хэрэгтэй спортууд нь хэрэгтэй хэсэгтээ байрласан гэсэн үг. За тэгээд уландаа байрлаж байгаа энэ TPU нэмэлт хатуулга байгаа. За TPU нэмэлт нь одоо хуванцрал гэсэн үг шүү дээ. Хуванцар хатуулгыг уландаа нэмж өгсөн байгаа. За ингэснээр илүү мушгирах хөдөлгөөнд илүү тогтвортойгоор хийж өгж байгаа. За мөн зууралт болон одоо зөөлөвчөнд ч гэсэн баг зэрэгээр нөлөөлөхөр юм TPU нэмлэгийг нэмж өгсөн байгаа. За ерөнхийдөө хэдүүлээ фүүзнийхээ ерөнхий мэдээлэлтэй танилцчлаа. За тэгээд энэ бүгдийг ярьснаас за онцлог хэдэн зүйлүүдийг би танартай одоо товчлоод нэгсэн таймлоод гэх юм уу да хэлэхэд бол за мэдээж хамгийн түрүүнд бол үнэн маш боломжийн үнэтэй. За манай дээр бол бэлэн 299 мянган төгрөг худалдаалагдаж байгаа. Манайх үе спортс маркет маань Монголд галбан усны борлуулагч байгаа. За худалдаанд байгаа бүх хүмүүд дээр манай дээр бэлэн худалдаалагдаж байгаа. За дараагийн зүйл бол зуралт сайтай, эдлэгээ удаантай, тэгээ хөл дэвтэйхэн тэгээд одоо манай өсвөр насныханд их таарч тохирж байгаа өсвөр насныханд ч гэсэн загварныг таалагдж байгаа пүүз болж өгсөн байгаа. Тэгээд нэмж зөвлөхөд за хамгаалагчийн байрал дээр тоглодог. За ихэвчлэн 2-3 байрал дээр тоглодог одоо тамирчдад илүү таарч тохирох болов уу гэж би бодож байна. За Монголын нөхцөлд бол би одоо авсан хүмүүсээс сүүлд нь асуухад бэлтгэл дээр ч юм уу тоглолтын дээр аль алин дээр нь төгс зогцож байгаа үнэндээ таарсан бүүз ерөнхийдөө эдлэгээ удаантай бүүз ер нь цагсан бомбог сонирхдаг тоглодог бол байх бүүзнүүдийн нэгт за бараг 109-оор байх ёстой бүүз гэж хэлсэн байна лээ. За ингээд Snickers задлангийн 5 дахь дугаараар Австри Ревсийн нэрийн 2 дахь бүүз Rigor AR2-ыг задлж ярилцлаа. За тэгээд дараагийн дугаараар уулзцгаая.